Сайн байна уу та? Танд шинэ өглөөний мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр өглөөнийхөө ишлэлийг хамтдаа унших цаг ирсэн байна. Өнөөдрийн ишлэл маань Дуулал номын 100 дугаар бүлгийн 1-5 дугаар ишлэл байх болно. Бүх газар дэлхий эзэнд баясгалтайгаар хашгирахтун. Эзэнд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэхтун. Эзэн өөрөө бол бурхан гэдгийг мэдтүгэ. Биднийг бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн хонин сүрэг. Түүний дааман хаалгаар талархалтайгаар, түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, түүний нэрийг магт. Учир нь эзэн бол сайн. Түүний хайр инрэл мөнхийх бөгөөд түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юмаа гэсэн. Тэгэхээр Дуулал номын 100 дугаар бүлэг маань талархлын дуулал гэдгээрээ бас бидний сайн мэдэх бүлэг байгаа. Тэгээ энэ бүлэг маань онцгойлон Шабат өдөр Бурхны өргөөнд, Бурхны ариун сүмд магтаал талархалтайгаар ирэхийг уриалсан ийм гайхалтай бүлэг. Бидний хувьд өнөөдөр бол их онцгой өдөр. Яагаад гэвэл Улаанбаатарын зүүн бүсийн маань сүмүүдийн зуны нэгдсэн цугларалт маань өнөөдөр эхэлж байна. Тэгэхээр энэ өдөр бид хамтдаа цуглаж байгаагийн гол зорилго нь бид Бурхан эзнээ алдаршуулах гэж байгаа. Бид хамтдаа чуулж байгаагийн гол зорилго нь бид Бурхан эзнээ бие биедээ гэрчлэх гэж. Өнгөрсөн цаг өдрүүдэд, өнгөрсөн цаг хугацаанд хүнд хэцүү өдрүүдэд Бурхан үнэхээр бидний талд хэрхэн байж бидэнд гайхалтай ивэл гэрчлэлээ үзүүлсэн бэ гэдгийг бид бие биедээ гэрчлэхийн тулд энэ хөө цугларалтыг зохион байгуулж байна. Тэгэхээр Дуулал номын 100 дугаар бүлэг бол бидний зуны цугларалтанд маш тохирсон гайхалтай бүлэг байна. Тэгэхээр энэ бүлгээс хамгийн ихээр онцолж байгаа ишлэл бол 3 дугаар ишлэл. Эзэн бол өөрөө бурхан юм аа. Үүнийг мэд. Яагаад гэвэл тэр биднийг бүтээсэн. Бид өөрсдөө бий болоогүй. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн хонин сүрэг юм аа гэж хэлсэн баг. Амен. Тэгэхээр бид үнэхээр өөрсдийн тэр гайхалтай эзэн бурхан дээр хамтдаа эвлэлтэн нэгдэж цугларч зуны цугларалтаа зохион байгуулах гэж байна. Энэ Шабат өдөр мэдээж хамгийн онцгой гайхалтай Шабат өдөр байх болно. Шүүлтийн өдөр ирэхэд биднээс асуух асуулт бол та хэн бэ биш. Харин та хэнийх вэ гэдэг асуулт байх болно. Бид өнөөдөр Шабат өдрийг хамтдаа сахиснараа бид хэнийх гэдгээ, хэнд харьяалалтай гэдгээ, хэний эзэмшлийн, хэний бэлчээрийн хонин сүрэг, хэний ард түмэн бэ гэдгээ бид харуулдаг. Тэгэхээр Шабатыг сахиж байгаа нь та хэн бэ биш. Харин та хэнийх вэ гэдэг асуултанд хамгийн гахалтайгаар хариулах боломж юм шүү. Мэдээж Бурхны 10 хуулийн 4-р хуулийн дээр амралтын өдрийг ариунаар сахигтун гэж хэлсэн байдаг. Гэхдээ миний нэг дуртай номлогчийн хэлснээр би амралтын өдрийг сахидаггүй маа. Харин амралтын өдөр намайг сахидах юм гэж хэлсэн. Энэ үг үргэлж миний зүрх сэтгэлд тодоос тод байж байдаг. Амралтын өдөр ирэх болгонд энэ өдөр намайг сахиж, энэ өдрийн ачаар би Бурханаас холдохгүй, би Бурханаас алдуурахгүй, төөрөхгүй, Бурханаас алдагдахгүй, харин түүнтэй ойрхон байд юм байна гэдгээ үргэлж мэдэрдэг. Ингээд хамтдаа бүгдээрээ зуны цугларалттай зөвхөн үннийг үйлсээр номлоцгой урайтай зүүн бүсийн зуны кемп дээр Шабат өдрөөрөө хамтдаа уулзцгаая. Бурхан биднийг ивэх болтугай.